Юугаа тавцгаач тэгэхээр наашаа ба. Та гэр нисэн юг гэж сонссон уу? Нисэн юг гэдэг эмчилгээ юу байдаг гэж сонсч ирсэн үү? Сонсоогүй. Тэр гадны хүмүүсээс асууж сонсч ирсэн үү нисэн юг гэж? Ер нь юг яах гэж хүмүүс идэм бол? Юу гэж бодож байна? Югийг яах гэж хэлдэг? Яагаад юг хийснээр хүмүүс тийм одоо эрүүл байна, залуу байна, сэтгэл санаа амар амгалан байна ч гэдэг юм уу те? Уян надрахай байна гэдэг. Яг цаана юунд үйлчлээд байна? Мөнх амьдрал хэрэгтэй. Мөнх амьдрал хэрэгтэй. Эрүүл. Харин яг тэр нууц тэр хүчин яг юунд байгаад юм гэж бодлоо. Яг юунд чинь үйлчлээд ингээд тийм болоод байгаа юм бэ? Эсэд яаж үйлчлээ? За жишээлбэл ингээд хөдөлгөөн ингээд хийгээд юм тийм үү? За яг за хэл олон юмд үйлчилж байгаа ер нь бол тийм ээ. Мэдээж энэ бид үүсэлтэй. Тэгээ йогийн гоцордог юм юусоо. Одоо энэ эцсийн йогийн гоцордог. Ер нь йогийн гоцордог юм гэдэг юм. Энэ йогийн хүмүүс сайн мэдхгүй л үдээ. Ер нь бол одоо булчин зөөлөж уяаж байгаа тийм үү? Булчингийн дэсийг сэргээж өгж байгаа. За тэгээд шүрмсийг уян надрахаа уян одоо харин хайч гэдэг юм уу те? Одоо тусдаг гэдэг юм уу? Зөөлөн болгож байгаач гэдэг юм уу? За тэгээд бүлхийг гэх мэтлэн ингээд идэрхний хөвчлэн булчин гэж яриад байна. Яг үнэндээ мэдээж тэр бол зөв. Гэхдээ одоо энэ эсийн йогийн голзорлого. Ер нь йогийн голзорлого тийм шүү. Бүх бидний идэрхтэй хальстай байхгүй юу? Хальстай. Гэхдээ тийм юм нэстэй ганцхан мэдрээ арьс хальстай биш шүү дээ. Одоо ингээд элгийг гаргаад ирээ гадуур хальс, зүрхийг гаргаад ирээ хальс тийм үү? Ингээд бүх идэрхтэй одоо юу ч үдгийн. Ингээд бүгд хальстай. Яс гаргаад ирээ ясны гадуур хальс байдгүй. Мөгөөрс байна. Гаргаад ирээ хальстай. Бүлэх үе гаргаад ирээ хальстай. За нөгөө булчингийн ширхлийг тасдээ. Баахан хальстай. Нөгөө нэг мах зах ингээд бид нар машиндаа тахтаар хальсандаа тэглээд явдаггүй тийм үү? Жохон туранхаа махуул ингээд малын махуул аюу хальстай нь мэдэгддэг тий. Гэх мэтлэн ингээд нөгөө бидний эд эргэтэн бүхэн хальстай. Яг түмэл байгаа нөгөө эс чинь бас үе түмэн хальстай. Тэгэхээр яг хөө бид нар ингээд янз бүрийн хөдөлгөөн хийгээл амьсгал хийгээл одоо техниктэй ингээд мантра хийгээл одоо тийм манифест хэлээд эсвэл хөг айлгуу ингээд сонсоод ингээд янз бүрийн йог хийж байна. Эцсийн дүндээ йогийн голзордог бүх эцсийн хальсанд үйлчж байгаа. Ясны хальсна, шүрмсний хальсна тийм үү? Нүдний хальсна, хамрын хальсна. Үсний одоо ширхгийн хальсна бүх л юмд үйлчж байгаа. Тэр йогийн үндсэн зорилго байхгүй. Тэгэхээр энэ нэг юм бас нэг юу байна л та. Тэгээд нэгэнтэй л хальс гэдэг зүйл байна энэ би юм. Тэгвэл тэр хальс өөрийн гэсэн эсвүүдтэй, өөрийгөө бүрдүүлсэн эсвүүдтэй. Тэр эс нь хальсгүй бол одоо ядаж мембран гэдэг хүмүүс ойлгох үед эсийн гадуур нэг мембран байдаг, гурван давхар мембран байдаг. За тэгэнгүүт эс дотор чинь ингээд жижигэн одоо нэг оршихуун гэдэг нэртэй одоо эсэнцрүүд байна. Одоо метахон ондорч гэдэг юм, бөөмч гэдэг юм те. Эсвэл голд працс гэдэг юм. Эндоплазмын тор гэл бас бүгд хальстай байхгүй. Бүгд хальстай. Гэтэл бид ингээд хөдөөд байгаа тэр их хөдөлгөөн тэр эсүүдийг бас ингээд сунгаад гэдэг юм булчин шүрмсийн уян харамхаа болгоод сунгаад тавиад тэгж байгаа юу л бол. Яа харахгүй хөл гарны ингээд дөрвөн мөчний гэдэг юм нуруу нугасны ингээд булчин бол хүзүү гарны ингээд булчин зөөдрөөд идэг шүрмсэн цаана булчин цаана шүрмсэн мөгөөрс ингээд сунжил байгаа. За тэгэхээр энэ зорилго энэ багтаар йогийн гол зорилго багтаар эс дотор байгаа хальс бүхнийг уян зөөдөн уян надрахаа одоо аз жаргалтай баяр баясгалтай. Аз жаргалгүй гэдэг юм уу баяр баясгалгүй гэдэг юм уу гуниг утгартай хүн аяндаа нэг тийм буцлагдсан хөшүүн хөдгөөн муу тийм үү одоо ингээд инээгээд ингээд ингэж гэрэлтгч гэдэг юм уу ингээд нэг тийм нэг болцдгоо одоо ер нь ингээд хахад нэг жоохон буцлагдуу талдаа гэдэг юм уу хуурай шүү одоо давхар талдаа арьс мэрсэн давхар талдаа ингээд нэг тийм нэг болдог тийм үү тэгвэл ингээд яхан ингээд нэг шүүр даавар ядгараад одоо тос өөхн ядгараад тэгээд нэг инээгээд явж байгаа юм чинь нэг гэрэлтэй нүдэн халтай тэгээд өгүүдэл ингээд хөлснө гардаг яадаг ч гэдэг юм тийм олон тэр цаана нэг шүүрлийн болоод дааврын
одоо эсүүдийн шүүрэл болоод даавардаг. Монгол нэр тэмээгээр сүүнүүд нь ялгарч байдаг, уургууд нь ялгарч байдаг. За тэгэхээр нөгөө хэдвүлэнгийн зорилго болохоор энэ эд эргэтэн бүхний дотор байгаа хальснуудын эсэд үйлчлэнэ. Тэр хальс зөөлөн болох юм бол яг дотор байгаа эдүүдээ гэдэг юм уу те эргэтнүүдээ батгаад ингээд чангалаад ингээд байхгүй шүү дээ. Одоо элгэн дотор өчнөө олон одоо хальсууд бай. Энэ олон хальсууд нь ингээд хоол тэжээлийн шимийн дутагдалд очиод боцлогдоод хатангаршаал туураад чангараад хөдөлгөөнгүй тийм үү хөшөөл байх тусам тэрэлэгч нь ингээ сайхан ингэж одоо амьсгалаар гэдэг юм уу хөдөлгөөнөр гэдэг юм гүү чарахаар гэдэг юм ад жаргалаад гэдэг ингээд уян харимхаач гэдэг зөөлөн байж чадахгүй тийм үү зүрхчээ айдсан ингээ батчаад тэгэл ууралж бухимдах тусам нөгөө зүрхний чинь ингээд хальсууд чи улам ингээд модоогоод барьцаар зүрхэн бодоод жоохон гэхэлэр зүрхэнд гэдэг ингээд те зүрхний ишин гэдэг өвчин болоод биш тий. Яг тэр шиг бөөр байжаад багсан. Нэг бол бац чинь нэг бол нэмчих. Булчин нэг шүрмэс нь ингээд хальсан нэг хүчрхэг биш учраас нэг бол хальсан ингээд нэмгрээ цоороод ингээд бөөр нөнч чинь нэг бол хальсан ихэд ингээд хөшөө чангараад ингээд бөөр дотроо бац чинь. Үгүй ийм л үйл явдал бол. Тэгэхээр йогийн эцсийн зорилго энэ олон хальс гээд байгаа зүйл энэ тухайн эд эрхтний ингээд бүтэн цул ингээд цоллог ингээд өөрийн гэсэн байлгах гээд байгаа тэр олон булчин шүрмэсийн хальсуудыг зөөлж өгөх гэдэг. Энэ ятгээд байгаа эдгэртнүүдийн хальсыг зөөлөхгүй бол ясны гадуур хальс зузаараа тавхаарчаар та нар яана гэж бодож байна. Тэр хальсаар чинь хальсны чинь завсраар хальсны эсүүд амьсгалж байгаа. Хальсны эсүүд өөрийн гэсэн тосон тийм үү? Өөхөн аршаана тэр яс руугаа өгж явах хэрэгтэй шүү дээ. Тэр өгч чадахгүй өөрөө гадуур нь модоочлоо. Тэгээ яс чинь ингээд хальсаар амьсгалах хэрэгтэй. Шимэн гэдэг юм уу, шүүсэн гэдэг юм уу? Хэрэгтэй зүйлээ авч явах хэрэгтэй. Авч чадахгүй. Тэгээд яг амархан хуурч. Жог өгшөр юмд хуурч. Эвгүй хэмжлэр хуурч. Эсвэл сэрэгч. Ийм л үзэгдлүүд болоод байна шүү дээ. Энийг яг ойлгож байна миний ярьж байгаа юм. За. За тэгээд нэг юм. За тэгээд яг үтэй мэдээж ингээд энэ олон эдис энэ одоо ясмаас одоо яс цус мэдрэлийн эсүүдийн хальс тийм үү? Артерийн судсуудын хальс дотор нь байгаа улаан эсүүдийн хальс ингээл одоо цагаан эсүүдийн хальс ингээд бүгдээр ингээд хоолгүй, шимэггүй, аз жаргалгүй, гэрэл гэгээгүй, галгүй, эрчимгүй, энергигүй, цацраггүй, солонгохгүй болохоор бүгд татж байгаа учраас тэрийг тийм болгож байгаа шалтгааныг нь ихтэй арилгангаа нөгөө аз жаргалын одоо даавар эс чинь өөрөө аз жаргалынхаа даавар гормоныг буюу сүүг ялгаруулж явах хэрэгтэй. Аршааныг ялгаруулж явах хэрэгтэй. Уургийг ялгаруулж явах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг ялгаруулдаг болгоё. Яг хөө тэгээд нэг энэ цагт ингээл хүмүүс ингээ хоол хүмсээр ингээ эсийг ингээ шимийн нөгөөд ингээ эс шим иддэг. Мэдээж тэрч арга биетэй юм чинь хоол одоо хүнс шимээ идэнэ. Тэжээдээ идэнэ. Сүнс өөрөө яа эрчим биетэй шүү дээ. Тэнд ам байна гэж ямар нэгэн гал гэдэг зүйл байна гэсэн үг шүү дээ. Гэрэл гэдэг зүйл байна гэсэн үг. Туяа гэдэг зүйл байна гэсэн үг. Тэр гэрэл гэдэг зүйлд нь гэрлийн нөхгүй, гал гэдэг зүйлд нь галын нөхгүй, тийм үү? Цацраг гэдэг зүйлд нь цацрагийн нөхгүй тэр яаж оршин тогтнох юм бэ? Бидний бүгдийн хаашаа харанхуй гэрэл байлаа тэ гэрэл сүдрүү огт үзэхгүй, салхи агаар үзэхгүй. Юу болох вэ? Тэгвэл хар нөхөн дотор очиод амьдраад байна. Тэрнтэй адилхан бидний эд эрхтэн дотор гадуур нэг хальсууд нь ингээ зангираа хатуурч. Тэгээ дотор нь гал өгөхгүй, агаар өгөхгүй, салхи өгөхгүй, бороо өгөхгүй. Ингээд байгаад байв. Тэр хатаад бодож байгаа шиг эсвэл бас тийм байдал их орчоод байгаа. Тэгэхээр хэдүүлээ тэрийг өөрчлөх гээд байгаа шүү. Эсийн йогийн гол зорилго нь тэр болоо. За. Тэгээ ингээд бүх шинэ юмыг таниулах бас тийм амар биш л дээ. Гэхдээ Монгол өвгдээзэд маш ухаантай. Энэ монголчууд Монгол өвгдээзэд йог мэдгүй байсан бол тэр шиг үлгэр байхгүй шүү. Тэр үлгэр байх. Жоохон хүүхд яаж йог хийдгийг. Одоо жоохон хүүхд ингээд өдгийн тайлтаар яагаад ингээд ингэж цунаагаад чирмэс хөлгараа ингээд цунаагаад тэгээд тэр хэмжээгээр өсөөд дээ штэ. Маш хурдан өсөөд дээ. Тэр юу хийгээд байгаа юм? Ясамдаа йог хийж байгаа шүү. Тэр шиг бид нар ч ингээд орондоо сэртээ
ингээл хөл гараа ингээл хідэн дишин сунаагаал ингээл нор оногсаа хөдгөөд ингээл босчихлээ бид нар йога хийгээд бүр энгийн нэр тань. Тэгээд цаашаа маш олон тэр амьдралын удаа йог гэдэг зүйлийг бод өөр идэвхтэй амьдралтай учраас өдөр тутмын амьдрал хөдөлгөөн нь өөрөө үргэлж йог болчихсон. Морин дээр суух гал одоо морь унах гал яаж вэ? Хөлөө дэше өргөдөө давлаа ингэлээ. Масар том юм чинь ингээд өнөөдөр нэг ингээ хөлөө зогсоочаад энэ ингээд шүрмэтнийг хатчих гэж ингээд хөдөлгөөн хийхгүй чинь тийм амьдралын нь өөрийнх нь хэв маяг тийм байгаа юм чинь адгийн наацхан тэгээд баригдана одоо юугаач хийдгийг тийм амьдралын хэв маяг үргэлж хөдөлгөөнтэй нэгэн төрлийн урагшаа алхдаг бид нар шиг хөдөлгөөнтэй биш урагшаа алхаа туулаа урагшаа алхаа ийм амьдралтай шүү дээ. За тэгэхээр нэг эсийг энэ дээр л харагдахгүй байгаа тийм. Энийг давхар ийшээ холбож олох байж. За тэгэхээр хэдүүлээ одоо яаж эсийг инээлэх? Эс яагаад өвчтэй? Эс бүхэн чинь өвчтэй байна. Өнөөдөр эс өвчтэй байгаа учраас эд чинь өвчтэй, эд нь өвчтэй учраас эргэтэн өвчтэй. Тэгэхээр хэдүүлээ нэг эс болгон чинь амьдралд өөрөө хайртай. Амьдрах гэж энэ бид ирсэн. Тэг амьдрах гэж ирсэн амьдралд хайртай бид нар давтархад бэлгэх гэж ирсэн энэ эсүүдийг бид нар дөөж баярлуулж инээлгэж жаргааж байж бид өөрсдөө бас тийм эрүүл сарвал байх үндсэн тавьдана. За бүгд нэг анхаарч бод хөдлөөсний чи улаас эхлэх гээд байна. Би та нарыг яагаад бас ингэ суудгаад байгаа гэхээр мэдрэмжтэй учраас манайхан мэдрэмжтэй учраас бос хүмүүстээс нэг хөтлөө авч холоо гэдэг. Яагаад гэвэл би лавер ямар хэмжээний мэдрэмжтэй гэдэг юм уу уян зөөлөн өрн нэмгэн сэтгэл уужим баяр баясгалын эрчим ихтэй багтаа хүмүүс орж байгааг мэдэхгүй учраас бас та нарыг юу яачих болов гэдэг хөтлөө авчих болов гэж оролдож байгаа шүү. За тэгээд нөгөө нэг одоо нэг юм ойлголт. За бид нар ингээд би жишээ аваад яриа л да. Бөөрний одоо эсэ, бөөрний хальс ингээ гадуурах ингээ хатгаад гэдэг юм эсвэл давхаараад эсвэл нэмгрээ цоороо. Тэгээ дотроо байгаа бөөрийгөө нэг талаасаа хамгаалж чадахгүй нөгөө талаасаа гадны одоо агаар сайлих чийг одоо тэр бүгдээр ингээ тэтгэж гэдэг юм зөөлөж ингэж чадахгүй байдгийн цаана их олон шалтгаан байдаг. Тэгээ тэрийг бөөрний одоо хальсыг инээлгдэг Монгол аргууд зөндөө байдаг. За хэдүүлээ юу ч гэсэн юу нас ихтэй. Хөлний уул. Бүгдээрээ хөлнийхөө ууландаа анхаарна. Оюун бодолтод анхаа тэнд очино. Тэгээс хөлнийхөө уулыг очиж гжигдээд байхгүй. Гжигдээд байх юм биш. Яг энэ цагтууд йогийнхан энэ тэндээс гжигдээд идэх л та. Тэр бол бас нэг төрлийн нэг эсийг инээлэх гэж байгаа нэг хэлбэр зөв. Гэхдээ нөгөө яг аль цэг дээр яаж одоо элэгний инээлгдэг цэг нь хаа байдгийг юугаар инээдэг. Одоо юу гэдгийг ходоодны инээлгдэг цэг хаа байдаг л өөр байхгүй. Сугыг гжигдээлээ. Тэр гжиг бүх эдсэд бүр чадчихаа гэдэг нь өөрөө юу байхгүй. Өөрөөсөө жинхэнгээсээ баясаж инеэх хэрэгтэй. Баясаж жаргаж инээж. Тэгтээ нэг хөтөргөө ертөнцийн одоо бидний эргэн тойронд байгаа гэр гад солонгоос тэр солонгон ирчмээ галан ирчмээ авч инээж байгаа. Тэрнээс гэдэг галан ирчмээ нөхгүй ингээ инээлгээ сууг мугыг найжаад тахна. Мэдээж тэр үедээ гэхдээ тэр чинь дараа нь үндсэн өөрийнхөө нэг шим гэдэг одоо юу хүнс гэдэг зүйлээ авч чадахгүй. Хүнс нь нэг монголчуудын хувьд хүнсийг ярьдаг шүү дээ. Агааран хүнстэй, аршаанан хүнстэй, сүм хүнстэй, тармилан хүнстэй, урмалан хүнстэй. Тэгвэл агааран хүнс дотор нөгөө солонгон хүнс байх учиртай. За хөдөлгөөнийхөө улдар анхаарч байна. За ямар ч хэсэг ихний удаад алийг хамаг хэлүүлж зүгээрээ. За би янз янз хүмүүс орж байгаа учраас бүгдээр нэг сэрэмсэр гэдэг үг хэлээд ихтэй. Сэрэмсэр гэдэг үг чин сэтгэлээсээ хэлнэ. Сэрэмсэр. Нэг юм хэмээр. Тэрэм за 1 2 3. Тэрэм. Энэ лайв гэж юм дараа хэлээ. Анхаарлаа суган дээрээ тавьж байгаа. Хүний булчирхаанууд
Энэ үгэнд яаж байгааг мэдэрч байна. Хэдээ. Хэдээ санаа өмсөв. Хай өөр гаптай. За хэдээ яаж вэ? Юу сэрээдэн тэнд. Энэ хүм сэрээд гэдэг тэгвэл сэрээж таана. Тэрэм. За ингээд сугныхаа булчинхаануудаар анхаардаа хандуулж байгаа надад үгүй хэдээд. Яа энэ хүмүүс чат даяар хэлж байгаа юм чат бүтнээс тийм. Тэн сэтгэлээсээ хэлнэ. Хичээ энэ үгийн хүч юу юм бэ гэдгийг мэдчихээ. Энэ бас одоо цаанаасаа ингээд өөрийн сэтгэлээс гарч байгаа юм шиг. Та нар хин нэг шоолоогүй тийм үү? Тийм. Жаргалтайгаар ингэж нээж байгаа гэдэг. Одоо энэ үедээ сүнсээ. Яаж? Жинхэнэ 7 хүрнээс эсийн 7 хүрд өөрөө нэг солонгон эрчмүүдээ докторгүй ертөнцөөс авч чадчих байгаа байхгүй. За тэгвэл одоо нэгэнтээ жоох ингээд би чинь сэргээцэн нэлэгцэн юм чинь. За хөлийн уусан дээр бүгд анхаараа. Бүгд хөлийн анхаарчин хөлийн уусан дээр очино. За тэгэнгүүт замгч. Гэхдээ би хэлсэн шүү. Эсүүд маш их уйдгартай гонигтай байгаа. Бид энэ махан бие байтгаа эсүүдэн баярлуулахаа байтгаа өөрийгөө баярлуулахаа болчихсон шүү. Эсүүд инээдгийг мэдхэн болсон. Өөрөө баг инээхэн болсон энэ амьдралд явж байгаа шүү. Тийм учраас нөгөө нэг эхлээд инехгүй байгаа шалтгаан тэр нөгөө инээхэ болсон гэдэг юм уу? Тэрний цаана эсүүдэд асар их ганцаар уйтгар, гониг, хайр өгүүлсэн тийм үү? Тийм цөхөрсөн, зовсон, шаналсан тэр мэдрэмжүүд адилхан байгаа шүү. Энэ бидний олон мэдээллүүдийг цаана чи эсүүд чинь өөртөө агуулгахдаа энэ урт настай эсүүд буюу хальтны эсүүд. За яг удаан эс цагаан гэх юм бол тэд нар чинь тодорхой мөчлөгтэй шүү дээ. 3-4 хоног эсвэл 3-4 сарын дараа солигдчихэдэг. Гэтэл энэ хальсны эсүүд солигддоггүй. Тэнд асар их мэдээллүүд хадгалагдчихэв. Төрсөн цагаас эхлээд. За бүгдээрээ хөлнийхөө онд анхаарлаа хандуулж байгаа. Замаг гэдэг үгийг хэлнэ. Хөлнийхөө уулыг мэдэрж байгаа. 1 2 3 замаг хэлээд яв. Замаг. Тийш орсон. Тийш. Хэдээд. Замаг. За зарим өөдөр гэх шүү. Өөдөр. Бөөрнийхээ хайсанд анхаарлаа шилжүүлээд замаг гэж хэлье. Тэр эсрэг үйлсэн байна. Тэгээд
Тийм болоод тийм болоод тэгэхээр өөр аяндаа идэ хийж аяндаа энэ ихэд өөр мөндөг шаанд гомд Эсээ хэлээрэй. Бууд хайснаар агаараа хандуулаад цаанаасаа инээд чинь. Мэдрэмж хитэд яг эсээ юу мэдэрч байна. Яаж юм? Тэгэхээр одоо хэлэхгүйгээр бөөрийнхаа хальсны эсэн дээр анхаарлаа хандуулаад. Тэр эсийн хальс ямар байна? Бөөрийн эсийн хальс, бөөрийн өөрхөн хальс ямар байна? Тавьсан. Танаас л ингэж мшид инээмсэглэл төрж гэнэ үү? За бүрэн гаргаж чадаагүй хүмүүстэй хүн хүний тэр бөөрийн эсийн хальсанд байгаа мэдээлэл гүн их энтер гэдгээс хамаарат он утсан гэдгээс хамаарат одоо нэг жоохон уддаг учраас ингээд энэ бичлэгүүд үлдэнэ. Тэгээд сонсоод үзээд ер нь 10 хийхэд янзын ой болно. Янзын ой болно шүү. Мэдэрч одоо тэр та нар бөөрийнхээ эсүүдийг ингэтэн хайраар дутаацсан, халамжаар дутаацсан байна. Тэгээд тэрийг мянган ингээд сумгаад яг амьсгалын дасгал янз бүрийн бидний өөрсдийн өнөөдрөөс ихэд ингээ сайхан болж байгаа тэнд бол байна. Гэхдээ энэ чинь айгүй удсан мэдээлэлүүд гэдэг байхгүй. Чиний хөлгийтэй байхаас ч ихэлсэн мэдээлэл. Бөөрний тийм хөлгийтэй байхдаа шээгээд жотод шээд хэснээс тийм бод дараад үлгийтэй байхдаа цочоод өмдөндөө шээсэн одоо орондоо үлгэндээ шээсэн. Энэ зочсон тэр нэгэн сартаа байх нь хон донос цэцсэн юм уу? Нэг тийм гэсэрсэн тийм. Тэгэхэд бүр анхны бөөрний тийм одоо хайсны эмгэг гэмтэл үүсчихсэн байгаа байхгүй. Айс. Тэгэхээр ингээд нэг тэр ялах ийм ялах байсан мэдээллийг бид нар яаж алах юм бэ? Тэр энэ нөөний эсийн йогийн гайхамшиг нь энд байхгүй. Нэгдүгээр 20 дахь үгийн гайхамшиг нь өөрөө энд байна. Тэр таад маань нэг 10 удаа гэрээ тий яг тэр барьж авч байгаа шүү. Тэгээ ингээ хилэнгүү тэнд байгаа мэдээлэл ингээ задраад одоо замг гэж хэлээд тэгээд буцаад хийв юм байна. Яг наад тэр үеийг хэлээд ингээд айха байцсан байхгүй. Хүүхдээ ч тэр нэр хэлдэг. За. Гэх мэтлээ явна. За дараа нь. За би одоо алин дээр очих вэ? Яг уг нь ингээд надад аюух байгаа. Би Одоо байна. За, бөөрний дотор хайс. Одоо нэг сэдвээсээ бөөрний гадна хайс. Бөөрний эсний гадна хайс. Одоо бөөр эсчин дотор хайстай. Би түрүү мембран хэдэн 3 давхар гэж ярьсан тийм үү? Тэрэн шиг тэр дотор хайсны дотор эс байгаа хайсны маш гэн бичил хэсүүд байгаа. Гэхдээ тэнд ийм их мэдээлэл байдаг. Дүү. Тэгэхээр ялах байгаас ихэлсэн тэр мэдээллүүд зээч бүрэн гарч тийм амар биш ээ. За юу яа? Хөдний улны одоо хөдний уул биш үү? Хай хөдний улан дээр анхаарах. Тэгвэл хөднийхөө улны дотор тал руу одоо энэ хоёр хөдний улныхаа яг голд буюу жоохон дотгошоо хоёр хөдөө нийлээд тэгээ номныхаа гол одоо дунд тасагт анхаарлаа хандуулж байгаад совдон хисаа гэдэг үгийг хэлнэ.
Совда. Совдан хиса. Совдан хиса. Анхаарлаа. Совдан хиса. 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 Yes. Иргэнүүлж байгаа. Гэхдээ наад жижиг чинь бөөрний дотор хальтанд очихоос бөөрний эсийн дотор хайсан. Билээд. Итрээ. Хайвт явуулсан. Инээж байгаа шүү дээ. За одоо бөөрний дотор хайс руу мэдрээ. Бөөрний дотор хайсын эсвүүдийг мэдрээ. Анхаарал тийшээ шилжүүлнэ. Гэхдээ совдан хясаага хэлнэ. Совдан хиса. Совдан хиса. Совдан хиса. Совдан хиса. Совдан Ой одоо ингээ үйлээд тахад ойлж шүү. Совдан хиса. Совдан хиса. Совдан хиса. Совдан Бөөрний дотор хайс. Тэр мэдээд адгалахаар гоё юм. Хилингээ бөөрний гадагшаа хальтны эсүүдтэй холбогдоод мэдэр. Бидэрт яаж вэ? Ингэж мэдчихээ үстэй. За энэ бөөрний эсүүдийн бишээ бөөрний дотор хальсанд ямар мэдээд байна гэхээр шовдорлогдсон. Гоочлогдсон, гадуурхагдсан, ад үзэгдсэн, ялгуурлагдсан, тэр шаагдсан, төвөгшөөгдөж байгаа тэр ингээд мэдрэмжүүд, мэдээлэлүүд хадгалагдаад байна. Хоёрхан настай байх гэж байгаа. Чаашаа. Яг төгөлөд идэв. Дандаа хүн төгөлж идэв. Тэгээд ингээ хэлэхэд тэр хүүхдийн ялах талчих хүүхдийн гомдол тэр эд эрхтнийх нь тэр хальсан эсийг хальсан мэдээлэлтэй тайцагдаад хурцагдаад байна. Хамаг амбарт болчихсон шүү дээ. Хоёрхан настай үе амбарт болчихсон. Найгаа албаар айдгаач маг. Айдгаа албаар айлгад нүг ойлоо даа. Тэгээд одоо хүмүүс гэдэг чинь авч явчих шүү. Чамайг хэлчих шүү.
Анхуурын шааждээ шүү тий. Тэгээ шүү гэх. Одоо нохоогоор оруулъя. Одоо юу гэдгийг тий. Чамаа ингээд өөр айд өгч шүү. Ахгүй эн чинь ингээд нөгөө нэг би хэрэггүй юм байна. Надад аав ээж хайргүй юм байна. Эсвэл ах トゥ энэсэн гуниг чамдаа. Тэгээ өмдөндөө шийдэх гуниг явж байна. Нэг настай чинь өмдөндөө шийдэн заяа. Тэгээд нөгөө хин тоохгүй. Ахнар нэг өмдийн талхаас тухтаага залхаад ээж нь өмдийн талхаас энэ гэхээр нөгөөдөө тухтаага хайж байгаа. Тэгээд нүгц явж. Хүчи тэгээ чи мэдээлэл өөрөө бариад. Тэгэхээр ийм нарийн баахгүй тэгэхээр хэдүүлээ энэ нөө стийн яв гэдэг имчилгээг олон хийж тэр бөөрийг цоодон ирүүл болгох. Энэ бөөр ирүүл болгодог л одоо хэдхэн үг хэлж ш дотор гадна хальсыг. За тэгэхээр хальсны эсүүд өөртөө булганстай эсүүд ийм их мэдээллийг агуулдаг гэдгийг хэлэх гэсэн. За цааш нь явъя одоо. За хөлний шагааны дотор тал. Одоо энэ дотор талын шагаа. За хөлний шагааны дотор тал шагааны доохон одоо ингээд энэ дотор талын шагаа байна шүү дээ тий. Тэгээ энэ хөлний шагаанаас жоохон доошоо. Тийм. Энэ одоо төгрийнхаа доохон хонхор байгаа. Энэ хонхор дээр за анхаарлаа хандуулж байгаа шанаган хорхой гэж хэлнэ. Тэгжэл та нарыг гжигдэж байгаа. Энэ шанаган хорхой гжигдэнэ. Та нарыг түрүүн замг гжигдсэн. Та нар хисаа сувдан хисаанууд дээр гიშгээ авсан дээр дараас чи ингээ гжигчин хүрсэн. Хөлн дээр ингээ яахан ингээ юм дээр гიშгээд ингээ улнаасаа улны олон цэгүүдээ та нар ингээ идэвхжүүлж ингээ бөөрөө давсгаа тэрийг мэдрэлжүүлэхгүй байгаа юм чинь. Тэнд хадгалагдсан мэдээлэл өөрөө аяндаа задарч устгах боломжийг олохгүй. Хураагаад хайцаглаад хадгалаад байгаа юм чи яах вэ? За тэн дээр анхаарлаа хандуулж байгаа 1 2 3 шанаган хорхоо мэдэрч хэлээрэ. Тэр яг мэдэрч хэлсэн шүү. За хошгоныхаа амсрал руу анхаарлаа хандуулах, хошгоны амсрын хальт руу анхаарлаа хандуулаад дахиад хэлээд. За энэ төгшүүр. Хэлээд. За хошгоныхаа арсыг мэдрэн хэлээ. Арсны хальсыг мэдрэн хошгоны хальсыг мэдрэн хэлээ. Тэр эсүүдэд эдгэрэл явж байна.
За хараа. За энэ хараа тэр энэ гойдооны эсүүдийн тэр хасин ингээд 3 настай үеийн байсан голдуу. Тэгээд задуулж байсан, зэмлгүүлж байсан. Тийм. Бэг хашндан дээр алгадуулж байсан. Тийм. Хүүхдэд дээрлэхүүлж байсан. Ямаа галаалгаж байсан. Энэ таамаг байж байгаа. Нэгчтэй. Танаа ямар ч юм чимхдэг байсан. Чимхдэг нэгч биш шүү. Чимхдэг. Тэр болгон тэд чинь тэгээд хөөх ингээд бүтэцэл байгаа байхгүй да. Тэр үеийн тэр нэг хүүхдүүд чинь эмдэг тэр. Одоо бид нар үдийн утас сэтгэлийн хат суугаагүй байна тийм үү? Гэтэл тэр сэтгэлийн хат суугаагүй тэр суур яаж ин тэр жоохон үес тавьчихад байгаа. Тэгээд ингээд хадгалдаа явж идэг. Тэгээд инээгээд ихлээр яаж ин бид нар өөрсдөө ингээд инээгээд тэнд чинь өөрөө мэдээлэл задраад тэд чинь бас ингээд хөдөлгөөнд ороод тэгээд инээгээд ихлээр тавирал гэдэг юм уу тийм нэг уйрал явагдчихж байгаа шүү дээ. Тэгээ уйрал явагдаад бид нар инээж хооронд нөгөө солонгон эсүүд бай. Тэр эсүүдэд хэрэгтэй өөрийнх нь солонгон ямар өнгийн эрчмүүд гэрлүүд байдгийг тэд нар унган төрлөхөөс байгаа задраад гараад ирж байгаа нэг тийм дотроос задгаад гараад ирж байгаа. Тэгээд нэг гадуур нь ингээ хувцсан хасны юмнуудын ингээд давхайсан зүйлүүдийн нэг юм сөрөг мэдээлүүдүүд юм сөрөг мэдээлэл хоримтлуулсан тэр бараан эрчим гэдэг бараан одоо сүүдрүүдийг авчихтаа ингээд илдээ тэгээд инээгээд тэр өөрөө нөө солонгон эрчмээ үйлдвэрлэнгүүд өдргүй ертөнцийн солонгон бүх эрчмүүдтэй холбогдоод тэлээд тэгээд тэр нь буцаад бидний шинэ тийм үнс эрүүлж хүн дотроос эрүүлж хүнс тавьж байгаа. Номлоор биш өөрөөсөө хүүхдийг ингээд за жишээлбэл ингээд хүлчий одоо хэнийг ч хамаагүй тийм ээ гадуур ингээд хайсан торон хийчээд одоо чи инээ гэдэг хэцүү үстэй торноос нь чөлөөлчлөө гэрэл гаргачлаа тэгээд дуртай юм идүүлж уулзчаад өөрөөрөө инээж хахын сайхан юм сте тэгээс ингээд торноос нь хэрэг арилчаад зохиомлоор инээ амьсгал гүү тэгж бод ингэж сэтгэл ингээд чи айгуу тухгүй байхгүй да яг гоо тэр тодорхой хэмжээ оргууд ортойл гэж явж байгаа болохоос өвгдүүд бол тэрийг унган гэдрэл гэдэг юм уу тийм зүйл биш л гэдэг. Тодорхой хэмжээ мэдээж нэмэртэй шүү дээ. Бүр оргуудсан нэг гэрэл дотроод энд наагаад байхад нэмэртэй. Дотроос ингэж авчлаа тийм. За одоо за нэг юмрхүү. За би танд юунуудыг үзүүлье да. За хамгийн их драмууд чинь за өвшөө байсан байхгүй. Аавч одоо чинаас өөрөөдөө гэхээр за яг тэгээд тэр чинь тэгээд тэр хүний задуулдаг тэр нэг тэр задуулах үеийн өвтгөлүүд шавлуулах үеийн өвтгөлүүд шавлуулах үеийн тэр одоо сэтгэлийн өвчин гэдэг нь яг хүүхдийн тэр зүрхний өвчин тэгж тарж байдаг. За одоо юу вэ? Энэ хүмүүс их түгээмэл байдаг байхгүй. За хөлийн хурууны салаан дээр анхаарлаа хандуулаад жарааха гэж хэлнэ. За тэгээ эхлээд яагаад эхлээд ингээ хэдэнгэд инээгээд шүү дээ. Эхлээд яг нэг жарааханад ингээ та нар гжигдэж байгаа байхгүй. Тэрийг та нар мэдээдтэй инээж байгаа. Ингэж л эн чин дээшээ судлан гүйччихэд нөгөө одоо шиг савн дээр очих байхгүй. Савны хайсан дээр очиод ингэнгүүт нөгөө гүнгэн мэдлэлээр уйлж байгаа. Тэ. Уйлж байгаа. Тэгээ уйлж ирсэн нь чинь өөрөө тавираад тэр мэдээлүүд алга болоод нөгөө айлын зөрчсөн булчингаа нөгөө хайсанда ингээд тийм булчингийн олон хайс шөрмөсүүд одоо тийм бүлхнүүд ингэсэн байснууд нь тавираад ирээд ирэнгүүт нөгөө гжигэнт чинь дахиад гэж инээлдээд тэнгүүт өөрөө таараа инээж байгаа хөө. Тэгэхээр тэр жарахаа гэдэг үгэнд хэлэгдээд өгөө таяр зүгээр анхаа тайлах өөр үж магадгүй. За би бол дандаа эмгтэй талаа барьж юм бэлддэг шүү дээ тийм. За тэгээ хөлийн хурууныхаа салаануудаа
жарахаа хэдий нэ 2 3 жарахаа 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 нэг жарахаа жарах гэдэг ба хэлээд за ингээ гоё инээсэн дээр тавьсан. Дутуу шүү. Гомбог дутуу шүү. Тий. За энэ төрөө яагаад холбоотой биш байх вэ гэж. Төрөө өчнөр холбоотой байх вэ. цаашаа бай ингүүд ганц төмсөн дээр байх. Ингээд тэр бэлэг бүгд дээр нь штэ. Та нар чинь бүгд явуулж байгаа. Юу. Бага муу теорийн жолоо тань. Тэгэл үлдчихдэг. Тэгэхээр 2 оноо бол найдвартай үйл. Энэ гэхдээ ийм эмэгтэй октодын хувьд анхны сарын тэмдэгээр местрат гэх үе үсний дараахнаас эхэлсэн одоо гуниг гэдэг юм уу те сав барьсан сэтгэлийн гунигууд ойдгорууд шаналлууд зовлонгууд гомдлууд сэтгэл яг сэтгэлтэй холбоотой мэдээлүүд ингээ холбож та нар болохоор нэг бэлгийн боожилт ингээд төвчээд хэлдэг шүү дээ тэр үе болохгүй тэр үеэс хойш шүү. За тэгж яв шүү заа. За тэг энийг дахиад эмчлэрээ 5-ны өвчтөй одоо Монгол охтууд бас байгаа шүү дээ. За хөлийн тахимд норъё. Ямар ч сан нэг дахиад нэг 30 минут явчих тэгээд тасалж. Энэ ууд надад бол ингээ дүүртлээ байгаа байхгүй юу? Баш дээш тархины эсүүд дуус. За хөлийн тахим. За хөлийн тахим дээр энэ. За тэн дээр анхаарлаа хандуулж байгаа. Энэ илүүтэй давсаг руу очив шүү. За юу давсагны хадс руу очив шүү. За үрийн суг руу очив шүү эмэгтэйчүүдээ. Давсаг үрийн суг эрэгтэйчүүд айлхан төрөвчхан суг. За хөлийн тахим дээр тэр тэрхүүнүүд байдаг бахна шүү дээ. Сэрэмсрүүд байдаг бахна. За 1 2 3 мэлхи. Аа хэдэн
За давхны айс руу шилжээ. Эсрүүгээ анхаар. Та өөрөө эсрүү анхаар мэлхий гэж хэлсэн шүү дээ. Би таны саврууч нэг ээлжиж орж эсвүүдийн чиг уртай. Яагаад том минь би. Кини савны эсэд айгуу том. Ингэж үнэтэй. Хөөсөө хийв. Тадааг. Ами дарах ингэж чичгүүр зүнэдэг. Эсвүүдтэй. За. Гамбаг хаюугттай болоод байгаа шүү. Зөө байна. Бусдыг дараад хэлсэн юм дээ. Тийм. Инээд болоод би эсвүүд нэгэд байгаа шүү дээ. Савны юу давхны хэлсэн эсвүүд нэгэд байгаа. За тэгээд энэ давхны хэлсний хальс болоод хэлсний эсвүүд яагаад ингэж хатангар туранхай хорчгор болдгоо гэхэлэр сайлж ингээ хүүхдийг загнаад ингээ хахаар өө би их муу хүүхд юм байна. Чи хамдар болохоор би ээжигаа урлуулдаг. Би их муу хүүхд байна. Тэгээд тэгсэр нэ ээжигаа нэг урлуулж байгаадаа гимшээдээд. Тэ? Би азгүй юм байна. Би тэнд одоо гэдэг онцлогтон баймаар юу штэ. Тэгсэн чинь зарим хичээлээр онц авч чадахгүй тэгээд их юм дээ. Нэг тийм нэг өөртөө нэг гутарсан өөрийгөө нэг муу юм байна. Би азгүй, би өөдгүй хөхт юм байна. Би ч те чиний гэж яахгүй. Би ч те сайн хүн болж чадахгүй юм байна дөө гэх. Иймэрхүү нөгөө нэг тийм хүүхдийн хүмүүс дээр аяга муу юм байна. Тэгэхээр энийг бид нар гарч тавих хэрэгтэй байхгүй да. Тиймээс одоо бид дандаа гэдэг чи систем самшиг систем уух байхгүй чи системээр чи тэдний үгийг авчи гэдэг ингэ цагдаг үстэй. Ангийнхныг хавчи гэх ингэ загнаад тий. Тэгэхээр чин тэр хүүхдийн оронд гимшигтэй гүн гэмж хүүхдийн цагаахан хэмжээ сэтгэлээсээ л гимшин.
бид нар шиг ингээд хурж байгаа дүрмэрс гэж мэдгүй чин сэтгэлээсээ гэмшин чин сэтгэлээсээ одоо өөртөө гутран чин сэтгэлээсээ одоо юу гэдэг юмыг ингэж өөртөө тусгаж аваад тэгээд хөөх юм тэр өчүүхэн жижигхэн бидээ даашгүй тийм гомдээ гэдэг юм а зовлон өнгийг тэжж байгаа байхгүй тэгнжлэл хамт төсөөл явчихж шээ. За эрвэхээр за өндөвчний хайс. За энэ өндөвчний хайс гэнтэй хүмүүс их байгаа. За өвдөгний ингээ нүд дээ штэ өвдөгний нүд. Энэ. За энэ дээр анхаарлаа хандуулж байгаа. Эрвэхийг гэж хэлсэн шүү. За яа тэгээд 5-5-ны гадна хайс. Хүйсний хайс гэдэг явна. Ирчүүд дээр нүүн шатааных нь хайс орно шүү. За яа. За явлаа. За бүгдээрээ өвдөгнийхөө нүдэн дээр анхаарлаа хандуулж байгаа. Эрвэхээ гэдэг. Тэн дээр чи эрвэхээ суудсан байгаа шүү. Эрвэхээ суугаад байгаа шүү. Нэг эрвэхээ, хоёр эрвэхээ, гурван эрвэхээ, нэмээс суугаад, нэмээс суугаад. Саврууга. Хичээж сэтгэлээсээ за самны хайс руу нэвтрээ. Ихсээ хайс руу нэвтрээ. Хүйсний хайс руу нэвтрээ. За тийм ба. Ээжтэй гомцсон яг хүүхдийн гомд тэр би. Момо санах. Момо итгэж өстөг. Цангах. Ээж нь байхгүй. Ээжигээ ирж хайх үеийн гомцууд. Тэрүү энийг олон хийгээрээ заа яагаад гэвэл нэгэн сартай үеийн тэгээд аа 3 сартай 5 сартай үеийг явна шүү. Тэр ингээд үзэхдээ ингээд 1 сартай хүүхдүүд хөөрхөдөө унтаа сэрэгтэн мөн байх. Эсвэл аман цанган өөснө тий.
Тэгвэл ингээ мөмө одоо ээж минь одоо надаа мөмө өгөх чинь гэсэн чинь ээж мөмө. Тэгвэл ээж нь баг хамтанд нь харагдав. Ээжийнхэн ундахтай ээжийнхэн дээр дунсан чинь сэрсэн чинь ингээд ээж нь баг. Ээжигээ хайчиж өгöd ингээ хайгаа санаанд аваад ингээд ээжигээ өгүүлээд ингээд нэг өмөлтжсэн өлсөөд ингээд хоолоо нэхэж уйлжсэн тэр бүхний таамаг гэмтүүд байж та. Хамгийн хасан дээр бүтээчүүдэн тэр. Тийм байна. Тэгээ эксийн хасан дээр зарим мэдээлэлд хүйсрэг орно. Тэгэхээр та энийгээ бүр системд олон хийн шүү. За өдөөний нүдний бүр сүвдэр одоо энэ нэг сүв ингээ дэш яг энэ олон ясад онгод энэ хонхрын голд шүү дээ. Тэн дээр цах суунаа. Тэн дээр цахаас цах суулгачаад ингээд цах ингээ хүлээд зүгээр авах ингээ хүлээд байгаа мэдрэмжүүдийг авч инээд чинь хөрөнгөө дэш яваа. За тэхийн тул за өдөгний нүдний сүвдэр энэ өндөвч рүү орно. Өндөвч рүү. Эргэжүүч чадаар орно. За ийшээ. За тэн дээр анхаарч байгаа цох гэж хэлээ. За 1 2 3. Энд дээр энийгээ мэдэрч хэлээ. За өндөгч рүүгээ анхаарлаа. Өндөгчний хальт руу анхаарлаа шилжиж үзье. За өндөгчний хальсны эсийг мэдрээ. Хальсны эс ямар байгааг мэдрээ шүү. Өндөгчний хальсны эс. Энийг нэмж. За болсон. За хэдүүлээ цаг бага учраас. Тэс чинь бүр ингээд чаам шиг ингээд тестэр задарч ингэж бүр дэвхцэд цогцож инээдэг байгаа. Би чинь бүр яг бүр ингээд үдээ бүр эсвэл тэгэж инээж байгаа. Бүр тэр хөөр баярч инээдэг бүр бэж. Тэг нэг хэвчээ шүү. За тэгжээс сая ирүүлж штэ. За би авцснаа одоо ингэ. Одоо ч 6 учраас хичээж тэ. За одоо хүүсэн дээр бүгдээ анхаарлаа хандуул. Бүгд хүүсэн дээр анхаарлаа хандуулж байгаа. Одоо нэг төсөлийн их гэж шүү дээ. Дахиад
Хүүсэн дээр анхаарлаа хандуулаад, долороо хүүсэн дээр анхаарлаа хандуулаад, за сэрэм сэргэж хэлнэ. Хүүсэн дээр анхаарлаа. Тэгэхээр энэ дээр ямар эмгэгүүд байдаггүй травмууд байх вэ гэхээр хүүснийхээ хальсыг эмчилж байна. Хүүсний хальс. Тэр тэнд нэг тийм хүн нэг ингээм амьдралдаа хайргүй болох, өөртөө ингээ хайргүй болох, өөрийгөө зөвхөх, өөрийгөө өргөж тэтгэхгүй байх, тийм өөрийгөө үнэлэхгүй байх. За өөрийгөө гол тийм муухай одоо хэцүү мэдээлүүд тэнд байдаг шүү. За яавь 1 2 3 хүүсэн дээр анхаарал. Тэр мэдээлүүд өгч байгаа. Ухмээр санагдчихсэн үе мэдээлүүд наа чин. Баач ухмээр санагдчихсэн үе мэдээлүүд. Амиа хорсмоор санагдчихсэн үе мэдээлүүд. Амьдралаас өөдөж, амьдралаас дургутаж, амьдралаас басаж байсан үе мэдээлүүд. Амьдралыг зүгчээсэн үе мэдээлүүд. Ой маагээ. Би яг л амьд байгаа. Би яг л хүн болох руугээ гэдэг мэдээлэл. Энэ мэдээлэл устгах гэсэн. Үгүй хайтлаа мэдээлэл устгах.
Одоо жагаа гэрэмсрэг хичээлээд хүүсэнд анхаарал. Одоо наан чинь өөрчлөж явж шүү. За ямар ч байсан. Одоо энэ их нулимс энэ их харамсал гэдэг харуулстай юм юу чинь гоё солигдоод гэрэмсрэг хичээл инээдэг бол энэ татвалыг олё гэр. Яг бол хүн болгоны энэ хүс энэ хүн хөрбөл хүснүүд ашиг гэдэг. Нэрээс дотоороо хүчиж бодож ирсэн шүү. За бүгдээ хөөсөн дээр анхаарчаад амьдрал гэдэг үг хэлнэ. Тэгж биширд гэдэг юм уу? Дээд гэдэг юм уу? Тэгж хэлнэ. За бүгдээ хөөсөн дээр анхаарлаа хандууллаа. Амьдрал. За ээжтэй бүгдээрээ талархъя. За ээж бүгдээрээ хүүсэн дээр өдөржод ээжидээ талархъя. Хүүснээс тань чамайг хайрлаж унагсан ээжидээ талархъя. Хайхан ээжтэй талархаад Хүйн холбоотой ижийн нэртаа. Хайтагаа. Хайтагаа яг одоо. За ээж сайхан өршөөж ирээд
яаж хангах вэ? Бидний дуудааны хийж байгаа. Нэг тав. Нэг хамс. Нэг чанга шигсэн дуу. Ийшээ сонсохгүй. Merci. Beaucoup sont sur ça. За өнөөдөртөө ингээд юу бай да тэ зогсоё доо. Өнөөдөртөө ингээд зогсооч. Яг энэ зүгээр нэг бэлгийн йог гэж эмчилгээ байдаг. Энийг таниулах зорилоо шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ йогийн гол зорилго эцсийн дүндээ ерөөсөө энэ хайсны
чи одоо энэ дээр дүүрэн байгаа хайз нь үү? Ясны хайз, мөгөөсний хайз, бэлтгэний хайз, эсийн хайз, үсний хайз, толгойн хайз, энэ олон одоо тархинд байгаа олон бөөмүүдийн хайз, хүмүүдийн хайз хаана бидний бидийн хайз нь мэдээлэл агуулдаг. Мэдээлэл. Тэрийг мэдэмжлэх боломж байдаг. Энийг Монгол өвгдөө зүг мэддэг. Эмчилсээр ирсэн. Тийм учраас ямар ч сэтгэлийн өвчнгүй, ямар ч бугшсан гэдэг нь бугшмал өвчнгүй тийм үү? Бүгдээрээ нэрүүл. Ажиртай. Ээдүүдээ ихтгэлтэй. Хэн нэгэн амьдралаас уйдаад амиа хорлохыг бодоод тий одоо хэн нэгэн хүн одоо үгүй ээжийн гомдоогоод ингэж энэ хорвоод ирсэн стар өндөр хөв тавилангаа зүгээр нэг хамтгаан төсөр тийм үү жижигхэн юмд хаарлын жижигхэн ингэж сорилтонд гэдэг юм шалгуур төртөгтэй ингээд тэгж явж байгааг байхгүй. За тэгээ эсийн йогд байдаг шүү. Эсийн йог байдаг. Ойлгож байна уу? Эсийн йог гэхэл байдаг. Энэ маш олон цуврал ингээд том болно. Яагаад одоо надад гэж чинь 40 50 шиг биш тийм. Тэгээ би ингээд бүр ширэг даруулаад бүр тарихаар нүднүүдтэй нь хараа одоо юу гэдэг тэгж бүр ингээд ширхэг нарсны ширхгүүдээр ингээд яв. Тархин дотор бидний нүдэнд үл харагдах эд эрхтнүүдийн хансаар дэмжиж яваа. Гашинт очоод тэгээд энэ тэндээс хайгаад үгүй уучлаарай. Гашинт очиж бид чинь байгаа. Ийм нарийн мэдээлэл. Энэ нарийн мэдээлэл. Хэдүүлээ нэг сартаагаас гэдэг тийм үү? Тэгээд захиа явж байна шүү дээ. За баярлалаа та бүхэнд. Туршилтын туудаа болсон. Туршилтын туудаа туршиж та нараа наацтай. Энэ яг хүүхдүүдтэй айлтгуулсан Шал өөр байгаа дээ тийм чинь. гэдэг болчмгүй Нөгөө тэр хүүхдүүд тийм мэдээлэл надад чичээд байгаа. Ана. Осготой одоо үзүүлдэг байна. Бид нар одоо хичээл орлоо шүү. Одоо хичээл орно 6 хичээл.